За багуудын минь. За нэг нөхөр ер нь бол би нэг энэ бохор цагдаа нар бол бүр арай хэрэгс хэтэрлээ. Энэ улс юм бол тусгаар улс юм бол одоо энэ бохор цагдаа нарын асуу. Лайв хийх гэхээр ингээд залгаадах юм. Тэгээ улс юм бол улс орон юм бол одоо энэ бохор цагдаа нарын асуудал дээр одоо анхаарахгүй болохгүй боллоо. Тийм үү? Тэр одоо энгийн жишээ нь гадуур ингээд сонсоход бурхан минь одоо хар тамхиг алдчихлаа. Хар тамхи бол одоо бүр хэрэгс хэтэрлээ. Тэ? Өсвөр насны 12-оос дээш насны хичнээн хүүхдийн айхтар хамгийн хүчтэй, хамгийн хортой энэ хар тамхинд идэгдээд хөлөөд хариулаад гараад хариулаад амнасаа алдаад ингээд Монголын ирээдүй бол маш аимшигтай байдалд орчлоо гэж байна шүү дээ. За гэтэл хар тамхи өөрөө ард нь хамгаалтгүйгээр цагдаагийн тагнуулын хамгаалтгүйгээр улс төрчдийн хамгаалтгүйгээр яагаад цэцгэлдэггүй бизнес. Ард нь заавал хамгаалалт байна. Асар их мөнгө олно. Хар тамхины 8% бол дэлхийд ер нь амар өндөр ашигтай 8 шүү дээ. Би нөгөө лайв хийхлэхийн өмнө юу яагаад зэ. Лайв хийхлэхийн өмнө зүгээр ингээд ганц хоёр юм л ярьж байгаа. Тэгээ бохор улс төрч, бохор тагнуул, бохор цагдаагийн юм сүлжээгээр ашиг хонжоо хайж ажилтдаг энэ сүлжээгээр энэ цагдаа тагнуулын тусламжтайгаар хамгаалттайгаар энэ хар тамхин гэж дэлгэрдэг. Гэтэл өнөөдөр Монгол улс хар тамхиа дийлэхэ байлаа алдчихлаа гэж байна. Бүр гадуур бол бүр аимшигтай байна гэж. Хүн болгоны амнаас гарч. Тэгээ одоо энэ Оросын хар тамхи зардаг нэг юм сайтын хаяг энд тэндгүй ингээл бичсэн. Тэгээ өөрхийн нэг хідэн цагдаа нь ажиллаад байдаг ард нь цаг энэ ингээд лайв хийж явах залгаад лайв тастаад байгаа. Ард нь бохор цагдаа нар хамгаалж ийж, тагнуулыг хамгаалж, улс төрч, ялангуяа улс төрч хар тамхины 8-ыг өдөртөж одоо бүхэн хийж байгаа. Тэгэхээр эднэрийг олж илрүүлмээр байна шүү дээ. Тэ? За хоёрдугаар асуудал саяхан тэр нэг за би хэдэн орж ирсэн. Манай орж ирсэн хүн шеэрлэдэг өөрөө. Тэр наараа нэг баахан казакууд гэж шоодлаа шүү дээ. Энэ л худлаа юм байл шүү. Та одоо тэгэл казакийг өмөрч ирвэл бид нэр одоо 100 гаруй жил нэг нутагт амьдарсан эвтэй нартай. Эвтэй нартай байх хэрэгтэй шүү дээ. Орондоо байлдаал дайдах галах хэрэггүй. Ганц нэг казакаас уулж нийт казакуудыг тэгж үзье ядаа шүү дээ. Сэтгэл зүйн хувьд хямрцсан Улаанбаатар дотор амьдардаг казак хүүхнүүд бол зарим нь уйлж мөөлцсөн. Тэ казак болсондоо шийтгүүлээл тэ казак болж төрсөндөө ингээд яагаад байгаа юм шиг юм эвгүй байдал үүсгээд. Одоо энэ ингээд намжсан дээр яаж ч утсан тэгэл айлын гадаа ирээд энэ 100 жил ийм байсан шүү дээ. Айл ойрхон оршуулгын газар байгуулад тэгээ тэр айл нь нүүгээд байранд нь нүүгээд ирчдэг гэж 100 жил яригдж байгаа яриа шүү дээ. Хинч батлаагүй шүү дээ. Урайнхочууд өөрсдөө ямар хүмүүс вүлээ? Тулсан газар казакаас доор шүү дээ. Хүн чанарын хувьд надтай хэд хэд урайнхаа ажиллаж ирсэн. Дандаа миний нуруунд утгах шаажил зайлж алга болсон. Урайнхаа казакаараа хуваагдах гэж байгаа бол урайнхаа казакуудын хооронд 100 гаруй жил энэ одоо зөрчил явагдаж шít. Нэг доор амьдарч байгаа хүмүүс нэгэ казак урайнхаа гэж хоорондоо хэрэлдээл. Тийм биз? Урайнхачуудын гаргасан яриа. Тэгээ эн чинь нараа гэл нэг анх энийг олж илрүүлээл нараа энийг ингээл олоод мэдээл та нарт мөнгөж юм шиг. 100 гаруй жил ийм эргэж байгаа. Би бүр хүүхэд багтал энийг сонсч байсан. Казакууд урайнхачуудын нутгийг авах гад ойрхон болшоо одоо хүн оршуулад тэгээд шижиглээд нүгөө явахаар нь тэр байранд нь ирээд өглөжөө хавраж байгаа барьдин гэсэн гэж үнэн ч юм уу худлаа ч юм уу хэнийг оршуулад ямар айл нүгээд тэр газрыг эзэлсэн.
Тэ монголчуудыг ерөөсөө тэгээгүй нэг урианхаа дээр л гисэн. Тэгээ энийг ингээ яриад ингээд яах вэ гэж байгаа. За одоо гол хідэн орж ирж байна. За одоо гол ярианд орноо. Энийг би YouTube сувг дээрээ байрлуулна, дараа нь татж авч байгаа өөрийнхөө Facebook дээр байрлуулна. Өөртөө тохиолдсон цагдаагийн тухай хоёр юмыг би одоо ярих гэж байна. Нэг нь энэ хаан улд үүрэгт одоо хаана байгаа мэдэхгүй. Энэ зургийг харсан чинь тушаал мушаал дэвсээд Ахмад болоод дээшгээ явж байгаа сурагт. Энэ сэргэлэн мэтийн цагдаа нар ингэж дээшээ амьсгалаад гарч амьсгалах юм бол Монголын цагдаа дуусна. Сэргэлэн би яагаад муу цагдаа гэж байгаа вэ? Энэ муугасаа гадна бохирч үйж болохоор. Бохир цагдаа байх гэж би хардж байна. За одоо бүр дөхөл би нэвтрүүлэг эхэлж явах үеэс яриа. Цус цэвэр нэр цэвэр нэвтрүүлэг эхлэх гээд мэдээж надад мөнгөний хэрэг байсан. Би одоо юу яасан? Заар түмэн туслаарай. Миний камерын дуран та нарын нүд болдё. Би бол уруухгүй худалдагдахгүй. Эднэртээ үзэхээр шийдлээ ийм нэвтрүүлэг хийх чинь ард түмэн туслаарай гэж би одоо зар оруулаад эхэлсэн. За хамгийн түрүүнд үзэгчд маань номоо гаргаач. Би өгүүлбэрүүдээ бичээд үн төлбөргүй интернетэд зүрхэн төрсөн өгүүлбэр групп дээр оруулдаг байсан. Намайг 364 мянган дагчис манай бүлгийг 364 мянган дагчтай байсан шүү. Алдсан болохоос шүү. Тэгээд номоо гаргая. Номоо гаргаа борлуулвал хүмүүс авах уу гэсэн ч юусэн маш олон хүн авъя гэсэн. За ингээд номоо хэвлүүлэх гэсэн чинь номын маань өртөг 7 сая төгрөг болсон. А надад бол бэлэн 4 сая төгрөг байгаад байдаг. За дотроо бол би юу гэж бодсон гэхээр за ард түмэн туслаад номын маань урдчилж аваа. За таны номыг гаргахаар худалдаж авъя шүү. Одоо тэг номынхаа урдчилсан захиалгыг би авсан. Тэгээд лайв хийсэн. За номоо гаргамаар байдаг. Номоо гаргах гэсэн чинь надад 4 сая төгрөг байгаад байна. 3 сая төгрөг дутсан. Тэгэхээр та нар урдчилж ном худалдаж аваач. Ингээд лайв хийгээд дууссаны дараа ураа гэд Ж ураа гэд Facebook хаягтай юм ихтэй над руу шууд холбогдсон. За би ингээд зайсанд амьдард юм аа. Им ханган нийлүүлэх төвтэй. Би аптик им зүйч аптик ажилладаг. За ингээд аав ээж хоёрынхон одоо хойдын буяндан зориулаад би жилд 1-2 удаа ингээд буйны ажил хийдэг юм. Буйны ажил. Тэгэхээр энэ удаа та өөрөө ингээ хүнд өвчтэй байгаад байдаг. Та өөрөө хүнд өвчтэй байдаг. За энэ удаа би одоо танд туслахаар боллоо. За танд туслахаар боллоо. Тэгээ танд лайв дээрс чинь сонслоо танд 4 сая төгрөг байгаа юм байна. 3 сая төгрөг одоо номоо хэвлүүлэх чинь дутаад байгаа юм байна. Тэгэхээр энэ 3 сая төгрөгийг би одоо танд хандвилъя гэж над руу ярьсан. Би ч бөөм бай. Ямар гоё юм бэ? Өста боёнчин одоо буцаад ирэг. Гэт ингээд тэр хүүхэн надад 3 сая төгрөг одоо ивент гэх юм уу, тэ тусламж юм уу. Тэм одоо буйны үйл гэдэг. Ингээд одоо 3 сая төгрөг өгсөн. За ингэнгүүт чинь би номоо хэвлүүлээд харгачлаа. Номоо хэвлүүлээд зарлаа. Өөрөө хүргэлтэнд яваад. Өдөр шөнөгүй өөрөө хүргэлтэнд явдаг. Номоо өргөж өгөөл уншигч нартай гараа өсөх зурж өгöd ингээл явсан. За ингээд ном маань ч нэлээд шингэрээд гайгүй болж шүү. Тэгсэн нөгөө Ж ураа гэдэг хүүхэн маань над руу эргэж залгаад за ахаа ер нь ингэя. Би танд өгсөн 3 сая төгрөгөөр буцааж авахгүй буйны ажил. Би танд тусалсан аав ээжийнхээ буйнд зориулж хийсэн. За тэгэхээр би 3 сая төгрөгөндөө таарсан ном авъя гэсэн. Давай болж юм. Одоо миний үр цайрах гэдэг шүү дээ. 3 сая төгрөгөөр тусалсан би 3 сая төгрөг таарсан ном өгч өгнө гэдэг. Би өргө болох гэдэг байгаа байхгүй. Ер нь бол би өөрч гэж бодоогүй. Ер нь би юу гэж бодсон. Тусламж буйны ажил гэж өөрөө хэлсэн учраас тусламж буйны ажил гэж бодохгүй юу. Тэгсэн чинь 3 сая төгрөгөндөө таарсан ном авъя гэдэг. Ингээд 250 ширхэг ном авдаг лөө дээ. 250 ширхэг ном болж юу авах уу гэсэн чинь гөөгөө та наатахыгаа аваачаад мөнгө байхгүй. Тэгээд ном унших дуртай
те ном худалдаж авах чадваргүй хүмүүс тараагаад очих гэсэн. За ингэнгүүт нь би эрхчлөөний талбай дээр тэнгисийн урдлын талбай дээр очиод лайв хийсэн. За ингээд одоо миний одоо ингээд ном гарахад те маш их тусалсан, мянган ширхэг ном эвлүүлэхэд тусалсан Ж ураа гэж фэйсбુક хаягтай эмэгтэй надад 3 сая төгрөг өгсөн. За ингээд 3 сая төгрөгөндөө таарсан номыг ном унших дуртай хүмүүст өнгөө тараагач гэсэн юм аа гэд. Би тэнгисийн урдлын эрхчлөөний талбай дээр лайв хийгээд номоо тараач гэсэн. Зөндөө хүн ирсэн. Ингээд нэг 220 хэдэн ширхэг үлээд ном тараагдаад ингээд миний асуудал дууссан. За ингээд 3 жилийн өмнө 2 жилийн өмнө 3 жилийн өмнө манай Харанга аймгийн их тамир сумын 100 жилийн боллоо нутгийн. Ингээд би хүүгээ аваад нутгийнхаа 100 жилийг үзэх гээд явж байлаа. За тэгсэн чинь нэг цагтаа ирсэн. Сумын хэсгийн төлөөлөгч ирээд за чи энэ хүний хамаатан 100 жилээ үзэх гэж явна уу? 2 хоногийн дараа нутгийн 100 жил болох гэж. Би Арангаад хамаатан да. За ингэсэн чинь намайг баривчилсан. За энэ нь болохоор хагас өдөр намайг баривчилсан. За өөрөө ч одоо ингээд аймаг руу авч явна гэдэг. Ингээд би Монгол орон даяар намайг 90 сурвалжилж байгаа юм байна. Монгол улс даяар намайг 90 сурвалжилж байгаа юм байна. Тэгсэн тэр нь намайг хэдэн сар 90 сурвалжилж байгаа гэсэн чинь намайг 3 сар 90 сурвалжилж байгаа гинэ. 5 сар, 6 сар, 7 сар, 4 сарын хэднээс хойш намайг 90 сурвалжаад олдохгүй байгаа гинэ би. Хамгийн гайхалтай нь би тэр үед би маш их идэвхтэй лайв хийдэг байсан. Өглөө лайв хийн, өдөр лайв хийн, орой лайв хийн, нэвтрүүлгээ эхлүүлэх гээд би ч амар идэвхтэй лайв хийж үзэгчээ бэлдээд шүү дээ. Фэн баазаа бэлдэж. Өдөрт 3 удаа лайв хийдэг. Сошиалд хамгийн их идэвхтэй маш олон дагагчтай. Ийм хүнийг Монголын цагдаа 3 сар 90 сурвалжлаад олдохгүй байсан гинэ. 4 сарын 11-ний өдрөөс үлээ 4 сарын 21-ний өдрөөс 90 сурвалжлаад олдохгүй байна. За ингээд намайг хагас өдөр аймгийн цагдаа дээр аваачаад бүтэнсөө өдөр хот руу намайг бариад явсан. За ингээд би хот руу баригдаад Монгол улс даяар 90 сурвалжлагчаад юунаас суулж баригдаж байгааг мэдв. Яагаад 90 сурвалжлагдсанаа мэдэхгүй. Ингээд хотод хаан уул дүүрэг дээр ирсэн. За хаан уул дүүрэг дээр ирсэн чинь намайг 90 сурвалжилж баривчлахыг энэ ажлыг зохион байгуулсан өмнө хаан уул дүүргийн сэргэлэн гэж мөрдөгч байсан. Тэгээд анх зургийг харуул. Энэ одоо шагнал магал томцсон шааж илээ. Ахмад махмад болцсон. Гүлэг. Энэ муу пицта намайг хөстөө хулсан дашуур байгаас хууль цаазгүй болоосоо гэдэг шиг. Энэ новш намайг 90 сурвалжлаад Монгол орон даяар 90 сурвалжлаад хагасаа бүтэнсөө өдөр одоо гүйцэтгэх ажиллагаа явуулсан намайг барьж ирсэн байт. За миний хөө тэр үед чинь 11 настай байсан жоохон ойлаад айлдулсан. Эцэг хүний зүрх өмөрдөм байлээ. Эцэг хүний нутгийнхаа 100 жилийг үзнэ, аавынхаа нутгийн 100 жилийг үзнэ гэдээ би хүүгээ дагуулдаг хичнээн баяр жаргалтай явж ирсэн. Аавын одоо 90 сурвалжлаад Монгол орон дээр 90 сурвалжлаад хагасаа бүтэнсээ өдөр гүйцэтгэх ажиллагаа явуулаад онц ноцтой хүнд гэмт хэрэгтэн барьж байгаа юм шиг барьж хаан уул дүүрэг дээр ирсэн. За тэгсэн энэ сэргэлэнгээ хулгай чинь одоо зэвүүр идэж та. Өөртөө хулсан ташуур байгаасаа хууль цайцгүй болоосоо очиод тархийн дундуур нь зад ярах юмсан гэдэг хүсэл дандаа шатаж явдаг. Хүүгээ уйлаад танихгүй айлд үлдэж байгаа аав ямар хэцүү гэдгийг мэдэхгүй. Ямар хэрэгээс нь мэддэхгүй баригдаа явж байгаа. Та нар энийг өөрийнхөө бие дээр тохиолдохоор л мэднэ. Энд мэдэхгүй зэ. Нутгийнхаа 100 жилийг үзнэгээд 11 настай хүүгээ нь дагуулад нутагтаа очсон байхад хүүгийн хайлт хаюулаад танихгүй шахав. Миний хувьд бол хамаатан байж болно холно. Миний хүүгийн хувьд тэр танихгүй байл. 11 настай хүүхдийн хайлт ойлуулж үлдээгээд эцгийг баривчлаад явах ямар зөвүүн байдгийг мэдэхгүй. Би энэ пистатай их дургуур бодохоор дургуур иддэг. За ингээд баригдаад ирлээ хаан уул дүүрэг дээр. Тэгсэн чинь намайг шүүхийн шийдвэргүйгээр цагдам хорих хүсэл гаргацсан байсан.
шүүхийн шийдвэргүйгээр цагтан хорих хүсэлт. 4 сарын хэдэнд 90 сурвалжлаа гэдэг чинь зүгээр л компьютер дээр 4 сарын хэдэн гэл тоо хийж. Ингээл болоо. Одоо намайг 10 жил 90 сурвалжилж байгаач болгож болно. 20 жил одоо 2000 оны 6 сарын 30-наас хойш ингээд компьютер дээр шивэл би 20 жил олдохгүй байгаа хэрэгтэй болчихж байгаа. Гэсэн чинь нам 4 сарын 1-ээс хойш 4 сарын 11 билүү 21-ээс хойш 90 сурвалжлаад олдохгүй байгаа гинэ би 3 сар. Сошиалд хамгийн идэвхтэй өдөрт 3-аас 4 5 лайв хийдэг, байнга лайв хийдэг ийм хүн. Ийм хүнийг Монголын цагдаа олохгүй 3 сар гарсан болжод арангаас баривчилсан. За ингээ ирсэн би дахиад хэлж шít би та нарт сайн ойлгомжтой болох юм. Шүүхийн шийдвэргүйгээр цагтаа орно. Тэгээ намайг одоо ямар хэрэгээр баривчилж байгаа. Ямар хэрэгээр гэсэн чинь 3 сая төгрөг залилсан гинэ. Тэгээ би юу залилсан бэ? Наа чи ураа гэж эмхтэй чин. Чи ураа гэж эмхтэй чин. Миний номонд 3 сая төгрөг хандвалсан. Аав ээжийн оронд буйны ажил хийж гин гэж хэлсэн. За тэгсэн тэрний өмнө над руу ураа битсэн. Мөнгө авъя. Чи юу яриад байгаа юм бэ? Чи юу яриад байгаа юм? Буйны ажил гэж чи өөрөө аав ээжийн араас одоо буян болж юм гэж над 3 сая төгрөг өгч. Дээр нь чи 3 сая төгрөгөнд намайг номоо хэвлүүлээд гарсны дараа 3 сая төгрөгөндөө таарсан ном худалдаж авчаад номоо буцааж авчаад өгсөн мөнгөндөө таарсан номоо авч үнгүү тараалгачаад чи яагаад надаас 3 сая төгрөг нэхэд байгаа? Би чамд номоо хэвлүүлчихэд буцаад 3 сая төгрөгөнд таарсан ном өгөж тараачаад одоо дахиад нэмээд 3 сая төгрөг өгөх юм уу? Чи юу яриад байгаа юм бэ? Гэсэн чинь за хастаа надад цагдаагаар дүүрэн танил. Миний нөхөр зөндөө цагдаа танилтай. Би чамайг цагдаагаар гачин болгоно. Би чамайг цагдаагаар найз нөхдөд хэлж байгаа би чамайг өстө гөлөг болгоно гэсэн. За энэ л болсон. Энэ сэргэлэн гэж мөрдөгч би цолын санахгүй байна. Одоо энэ зурган дээр бол Ахмад цолтой байна. Энэ дөрвөн нүдтэй хараа муутай гачин гөлөлтс болгаач лээсэ. Энэ явандаа сохорно л доо. Нүгэл нүдэрээ гарддаг юм. Энэ явандаа угаасаа сохор болно. Бид сохор болоосоо гэж хүсэж байна. Нүдгүү болохын цагт юм ойлгох байна. Ийм мэд цагдаа нар ямар олон хүнийг хөлмөгдүүлэх вэ? Ямар олон хүнийг дайчлан баривчлуулах вэ? Хилмигдэл гэдэг ийм цагдаа нараас үүсдэг. Энэ бол бохир цагдаа. Мэдхгүй ураагийн захиалгаар ажилласан хүний захиалгаар ажилласан мэдгүй. Ямар ч байсан намайг Монгол орон дээр ирэн суулж баривчлаад шүүхийн шийдвэргүйгээр цагтан хорих гэж дайрсан. За ингээд би өмгөөлөгч Хүрлбаатар гэж найзаагаа дуутсан байсан. Хүрлбаатар уулцсан. Ингээ гомдол гаргасан. 3 сая төгрөг. Хохирол нь бол маш бага. 3 сая төгрөг гэдэг чи одоо хэдэн төгрөг вүлээ? Одоогийн ханшны ямар вүлээ? Тэгээ 3 сая төгрөгнөөс болж намайг ганц удагт аваач цагтан хорно гэдэг бол арай хатуу. За ингэсэн харин азар эрүүгийн хуулинд өргөтөлгөөлсөн ээж, насан туршаагүй хүүхэдтэй өргөтөлгөөлсөн аавыг тэм одоо үйлдсэн тухайн үйлдсэн хэрэгээс шалтгаалаад хордгоо. Нэг. За хоёрт нь бол би одоо хими юмны хараад гармоны юм одоо хим гармоны эмчилгээтэй хүний цагтан хорихыг бол бас хоригддаг юм байна. Ягаад гэвэл хим гармоны байнга хэрэгэлдэг учраас. Эмчийн хяналтанд байдаг. За ийм юуг бол манай өмгөөлөгч гаргаж тавьсан. За харин эрүүгийн цагдаагийн газрын кибер гэмтрэхтэй тэмцэх тасаг пүрв гэж дэслэгч залуу байсан. Пүрв. Тэр аюул сайн залуу. Тэр бол та хаа би ч гэсэн тань дээр одоо өргөдөл хэлсэн. Хин дээр ирсэн бол Батүл одоо энэ хурлын гишүүн хуульзуу дотоод төргийн сайд асан Тэмүүжин Баабар эднэр нийлээд намайг кибер гэмтрэхтэй тасагт өгсөн байсан. 13-ын 4-өөр одоо нэр төр талцсан гэ Батүл Баабар эднэр. Тэгвэл энэ дээр бол би юм ярихгүй байхаа. Би бол энэ дээр одоо таны цагдаа хорин ерөөсөө тийм байхгүй шүү. Энэ пүрв бол намайг хамтрий гэдэг. Тийм учраас би пүрвтэй нийлж таныг цагдаа орох асуудалтай би бол татгалцнаа. Ийм байхгүй. Ингээд өмгөөлөгч байсан. За пүрв намайг цагдаа орохоос татгалцсан.
гибер гэмтэрэгтэй тасгийн мөрдөгч пүрв. Тэр сайн мөрдөгч байсан. Ингээд бид нар шүн 2 өнгөртөл намайг байцааж хаануул дүүрэг дээр байжгаад 2 цаг гээд нийслэлийн жижүүрийн прокурор руу гарын ус зургуулах гэдэг намайг одоо шүүхийн шийдвэргүйгээр цагдам орох хүсэлтийг нь сэргэлэн гаргаад над руу шүдээ зууж байгаа гэсэн. Би чамайг заавал хариулна гэсэн. Чи яасан ч юм бэ та. Би чамайг тэнхээ хариулна гэдээ над руу ингээд чичлээд байсан. Харъя биз даа минь. За 20 чи хүн шатаадаг 100% намайг хийх гэж байгаа юм. 20 биз даа минь. Би гараад ирэн заяа хугацаатай. Би 3 сая төгрөгнөөс болж хэдэн жилийн ял авах үзий тэгвэл биз даа. Тань гарч иж байгаа би чамтаас жинхэнэ гачин болгоно гөлөвнө хэрэлцсэн. Энэний тэр зүгээр төрийн хувцас өмссөн хувцснаа хайран байгаад байгаа байхгүй юу? Төрийн сүлд малгай дээр толгой дээр зооцсон хувцснаа байгаад байгаа. Хувцсгүй байсан бол би энийг зүгээр л тэрэмдэл өнгөрнө. Нэрийн шүү зүгээр. Улаан ялгуулах байсан. Тэгээ даал төрийн хувцас өмссөн юм даа гэдэг. Энийг зүгээр улаан ялгуулах хүсэл бол байсан. Энэ битий энээс цаадах нохоонуудыг зохиж унгаад явсан юм байна. Зүү үрээд байгаа юм чинь. Энэ хүү өөлөөлж айлд үртэйгээд 3 сая төгрөгнөөс болж Монгол уран даяар 90 сурвалж иж намайг баривчилж авчираад тэгээ дээр нь шүүхийн шийдвэргүйгээр цагдам орох гэдэг байна. Чичрээд ингээд яриад байгаа. Зүгээр би хүүдээ хайртай. Үрдээ хайргүй эцэг байхгүй. Хүүгээ танихгүй байлд ойлж үлдээсэн миний голыг зураадсан. Би тэрэнд өсөрчихсэн. Одоо ч өсөрдөг. Тэрнээс биш би зүгээр нэг барьж аваад ганцуудаг зөндөө л ганцуудаг цуулаа. Зөндөө хичнээн сараар суулаа. Тэстэ хайгаад ах юм байхгүй. Тэнд жаад адилхан аав өгт утас руу залгаад ах хүн л аяг сууж. Тэр ганцуудаг гэдэг чинь хүн шатаадаг 100 ш. Олон сайхан аав өгтүүд алдаж онсон өгтүүд над чи хилмигцэн өгтүүд байж л байдгийг. Би зүгээр залуудаа танхаа манхаа яриг хүн зодсон хэрэгээр аваач намаа хийчдэг гэсэн хуйлч тийм л гэж. Хүн зодсон танхаа хэрэг мэргээр мөрдөнд ороос гарч ирсэн. За ингээд жижүүрийн прокурор шөнө 4 хүртэл хуралцсан. 2 цаг гаруй хуралдаа нийслэлийн жижүүрийн прокурор намайг цагдам хорхоос татгалцсан. 3 сая төгрөг юм байна. Заллий юм байна. Тэгээ өргөдөлгөөлсөн аав юм байна. Насан туршаагүй хүүхэдтэй юм байна. Дээр нь хийм гармоны одоо эмчилгээтэй хүн байна гэдэг. Ингээд би 4 цаг 50 минут гэхэд нийслэлийн жижүүрийн прокуророос цагдам хорих нь одоо цуцлагдаад гарч ирсэн. За ингээд сэргэл надад 3 сая төгрөг өгөөч биз даа гэд. Тэгээд 3 сая төгрөгийг өгөөч биз даа мэн гэд. Би одоо нэг 50 хүрцэн. Нэг 3 сая төгрөг аваад хүн рүү шилжүүлэх тийм санхүүгийн тэнхээгүй байж болохгүй шүү дээ. Шилжүүлээ. Тэгээд тэр дорн би тэр ураа гэж хүүхэн рүү энэ өөрөө дансаа гаргаж ирж өгсөн. Энэ сэргэлэнгийн цагтаа. Тэгээ би 3 сая төгрөгийг өгсөн. Ийм юм болсон шүү. Тэгэхээр энэ нөхөр ямар зорилгоор намайг 90 сурвалжлав. Хагасаа бүтэн сайн дайчлан баривчлав. Хараанга их тамир суугаас баривчилж ирэв. Яах гэж шүүхийн шийдвэргүйгээр цагдам орох гэж тэгээ шөнө 4-5 цаг хүртэл хуралдуулав. Энийг би зүгээр иргэн хүний хувьд бохор цагтаа байна. Ямар нэг нөлөөлөл цаанаасаа захиалга байна. Намайг дарж авах, намайг дуугаа болгох гэдэг. Ийм юу яасан. За дээр нь энэ бас нэг хэрэг надад үүсгэсэн. Тэр нь оном сан гэж. Оном сангийн нэг хулгайч лайвгээ ковидын үеэр монголчуудын цусыг Америк руу гаргасан. Монголчуудын цус асар үнэтэй байдаг. Тухайн үндэсний цусыг эрт илрүүлэлт үнэгүй гэж аваад Америкчууд эсийн түвшинд судлаад байна. Энийг Оросын холбооны улсын гадаад хэргийн сайд Сергей Гавров гэж байлаа. Хэн байлаа? Сергей Гавров гэж байлаа. Одоо нэрийг мартчихжээ. Тухайн Орос улсын гадаад хэргийн сайд Сергей Гавров баха. Нөхөр известиад ярьцлага өгсөн байсан. Бүр Монгол ахан дүүс минь гэж ярьсан. Монгол ахан дүүс минь эрт илрүүлэлт нэрээр та нар цусыг үнэгүй аваад байна. Та нар цусаа үнэгүй ингэж гадагшаа битгий гаргаа. Та нарыг Америкийн нэгдсэн улс монголчуудад нүүдэлчдэд тэр тусмаа үргүү болгох. Тийм үү? Ямар нэгэн гажиг үүсгэх. Эдгээр чи геноцид хийдэг хүмүүс шүү дээ, Америкчууд ч. Миний мэдхийн 124 улсад геноцид хийсэн. Аймаглан устгацсан хүмүүс. Энэ дэлхийн эрүүл мэндийн байгууллага чинь дэлхийн эрүүл мэндийн байгууллага нэртэй асар том тагнуулын байгууллага. Эсийн түвшинд судлаад монголчуудад ямар өвчин тусгах вэ? Монголчуудыг яаж хөрсдөөс арчих вэ гэдгийг л боловсруулж байгаа хүмүүс.
Ийм учраас онон сангийн тэр хэн блэ? Ямар Баатар хэн блэ? Орхон билүү? Наранбаатар билүү? Тэгээ онон сангийн Наранбаатар. Тэр нөхөр чинь Америкчуудад урвцсан байна. Энэ элбэг дөржөөс ялгаагүй. Ангаахын хувьд наа чи бүрэн урвсан байна. Америкийн нэгдсэн улс тэжээгдэж байна. Тэдний удирдлаганд ажиллаж байна. Тэгэхээр оном сан бол монголчуудын эсрэг юм хийгээд ийн шүү гэж лайв хийсний төлөө энэ сэргэлэн бас ирээ үсгэсэн. Тэгэхээр надтай одоо тооцоотой нөхөр ихгүй энэ нөхөр. Өчигдөр шөнийн хувьд би өчигдөр Т-34 гээд Оросын танкчдын тухай нэг гоё кино үзэж дуусаад нэг өнгөрөөгөөд орондоо орсон. Тэгсэн чи энэ нөхөр сайн уу гэж бичсэн байсан. Сэргэлэн. Гэтэ фэйсбүүкээр биш. Тэ Viber бичиж байгаа байхгүй. Тэгэхээр нь хинбэ гэж бичсэн чинь хаан бол дүрхт байдаг. Хаан бол дүрхт мөрдөгч байсан. Сэргэлэн байна. Та таньж нөө мартсан уу гэж бичсэн. Ингээд намайг өдөж хэлсэн. За би бол намайг чи эрлээ цэрлээзүүдийн захиалгаар одоо нэг тэ цагдаа байх гэж чичрээдсэн цагдаа мөн ингээд чат бичсэн. Тэгсэн чи өөрийнхөө бичсэн бүх чатыг устгасан. Хамгийн амар бүх чатыг устгасан. За энэ дээр одоо ингээ хаан улд байсан сэргэлэн байна одоо танихгүй байхаа гэх. Тэгээ ингээ энэ чатаа устгасан байгаа. За би бол бичсэн захиалгаар намайг хорих гэдэг. Ном ивент итгэж байна, буян үлдээж байна гэж 3 саяыг өгөө дараа нь чамаар зэллэн гэж хэрэг үүсгээд ахын та нарыг мэднэ гэдэг. Одоо энэ чатууд ингээ бүгдийг нь устгасан байдаг. Шүү чи бүр шүүхийн шийдвэргүй цагдаа орих гээд их хүлээж хичээж байсан шүү гэдгсэн энийг устгасан. Бурхад ажиллаа маш сайн хийдэг. Чи шүүхийн шийдвэргүй гээд чичрээд байсан чи үнэн бистэй гэсэн инээгээд исэн. Тэгэхээр би чи инехгүй харин би инех цаг ирнэ дөө гэж битсэн. Тэм одоохондоо инээж л бай. Пүрв харин маш сайн мөрдөгчөө. Чи шүүхийн шийдвэргүй таад чинь үнэн гэсэн. Чи яах гэж битсэн юм? Миний өмнөөс хөхүүдийн сүнс хөдлөх цаг ирэндээ. Энэ бол зөвхөн аргаа барсан миний л үг. Тэгсэн чинь чи хорих тэгээд хоригдчихсан юм өөрөө гэсэн. Чи бараагүй юм чи намайг хорих гээд 3 сая төгрөгийг заллин гэд Монгол ардын дээр 90 сурвалжилж чинь гэд. Чи үнэхээр том юм байлээ. Миний хүү хөдөө айлд уйлуулж үлдээ гэд. Чи инээж л бай. Яг хөө энэний үр хүүхдүүд уйлах цаг ирнэ. Тэр нэг ийм юу битсэн. За дараагийн цагдаагийн нэг үйл ажиллагаа бүр инээдтэй. Гэхдээ энэ манай X-ийн нэр төртэй шууд холбоотой учраас би одоо бас ярмааргүй. Бид хоёрын гэр бүлийг өмүүлсэн. Надтай яг ижилхэн Facebook хаяг нэгээд манай эхнэрийн ах トゥ найз нөхд хамаатан садан руу бүгднөрөө найз өсөлт явуулсан байсан. Энийг би дараа нь тэр нөхөртөө би өөрөө чатлсан. Чатлахад Туяа намайг тоогоогүй. Туяа намайг тоогоогүй чамтаа суусан. Би тоо хоёрыг салгаж сална гэж өөртөө тангараг өргөсөн. Ингээд тоо хоёрыг би салгаж чадлаа гэдэг мессежийг над руу бичсэн тэр нөхөр. Туяа тоологдоод манай эхнэрт тоологдоод хаягдсан залуу бит хоёрыг салгахын тулд яг миний хаягтай ижилхэн Facebook хаяг нээгээд. Тэгээд одоо манай эхнэрийн одоо 10 жилийн найз, их сургуулийн найз, хамт ажилладаг хүмүүс ээж рүү, эгч рүү, ах トゥ хамаатан сад руу найз өсөлт явуулсан байсан. Тэр хүмүүс мэдээж миний хаягийг харангуйтаа өөр Туяагийн нөхрийн хаяг байна гэж найзаар авчихна. За ингээд найз болсныхан дараа Туяагийн бүх одоо тий хөх мөхөн гарсан янз бүрийн зургуудыг тэднэр лөө тараасан байсан. Ингээд бит хоёрын дунд бөөм хэрүүл үүсгэсэн. Одоо би эхнэрийн тийм зургийг одоо хүмүүсээр тараагаа сууж явах гинэ. За энэ дээр би юунд гомддог вэ? Манай эхнэр тэрэнд итгэсэн л би гомддог. Би бишээ гэдэг чинь чиний хаяг байсан, чи байсан гэдэг над руу уйлаад дайраад байсан. За хамгийн муухай нь надад тэр бол хэлэхдээ би танай эхнэрийг сохтоож байгаа. Утаснаас нь бүх зургийг авсан юм аа гэж хэлсэн. Танай эхнэрийг сохтоож байгаа утаснаас бүх зургийг авсан. Дээр нь манай эхнэрийг шаал сохтоо. Жохоо уух дуртай хүүхэн байсан. Шаал сохтоо. Тэгээд надтай хэрэлдсэн. Одоо намайг нүцгэн шалтан зураг тараалаа гэд надад итгэцэн. Одоо тэр хаягийн итгэж би биш.
Тэгээ цагдаагаар шалгуулъя. Цагдаа төгсөн. Би байна уу, мөн байна уу? За цагдаагаас баяр сайхан энд ямар ч хамааралгүй гэдгийг тодорхойлсон ч чи танил талтай хүн. Цагдаа нараас юм бичиг авцсан гэж ээж нь надад хэлсэн. Одоо би цагдаагаас тим хийчихэл тим бичиг хийгээд өгөхгүй явж байгаа юм. За хамгийн амар нь тэр нөхөр манай их нэрийг ухаангүй согтоож байгаа. Буудалд оруулаад, шалтлаад элдв янз юм хийж бичлэг хийсэн. Тэр бичлэгээ манай хүү рүү явуулсан байсан. Би блоклцсон байгаа шүү дээ. Би блоклцсон. Гэсэн чинь манай хүү чинь баг байсан шүү дээ. Тэгэхэд чинь 6 настай. Дөнгөж нэгдүгээр ингээд орж исэн. Гэсэн чинь би нөгөө улгаач чинь блоклцсон байхгүй. Чамайг олж алнаа юм биз та гэд. Намайг блоклчлоо байлаа. Би ч блоклчлоо. Бэк гэдэг хаягтай. Бэк гэж нууц хаягтай. За тэгээд тийм бичлэгийг манай хүү рүү явуулсан. За би ингээд цагдаад өргөдөл гаргасан. Хэрвээ цагдаа нар манай их нэрийг өргөдөл гаргаагүй гэж байгаа байхгүй юу? Хамгийн өргөдөл би өргөдөл гаргацсан байна. Гэхдээ тийм сохтуудаа хамаг нандин зураг алдсан. Дээр нь ухаан санаанд эрүүл бос сохтуу буудалд ороод ингээд тэр хүнд янзлуулж байгаа бичлэгтэй тийм эмхтэй хүн өргөдөл гаргахгүй шүү дээ. Нэр төрөө бодно шүү дээ. Ичээд. Тэгээд тэр бичлэгийг би авсан. Тэгэхэд одоо зүгээр хэрвээ олъё гэж бодсон бол цагтаа. Манай ихнэрийг дуудаал ямар хүн өөртөө чинь энэ хүн манай ихнэр яриад байгаа байхгүй юу? Цогтоо яриад байгаа. Эмэгтэй хүн тэгдэг үү? Би тэгж үзээгүй, би тэгж чадахгүй гэдэг нь юу гэсэн чинь нөгөөт нь дүнгэр гэдэг нэг юм ярьсан. Манай ихнэрийн хоол бол хоолоогоо танигдсан шүү дээ. Энэ юм бэ. Тэрний хоолоо хинт сонсоо, тэрний хоолоо. Миний хоолойч чинь та нар сонсвол баяраагаа хоолоо. Мэдэн шүү дээ. Тэгээд манай ихнэрээс асуугаад тэр хүнийг барайл авахд бид хоёрын гэр бүлийг самарсан юм баггүй. Тэгэхээр цагдаагийнхаа олоог олдохгүй. Би бүр гайхсан. Ийм том баримтах та нар чи хүнийг олдгүй юм гэсэн. 2 сарын дараа прокуророос энэ хэрэгээ хаа гэдэг нахаа. Та хаагаа чи энэ угаасаа олдохгүй ийм өргөдөл цагдаа дээр зөндөө байдаг ингээ хаан улд үүрэг дээр. Би нэг хаан улд үүрэгт амьдарч ирсэн учраас хаан улдын цагдаа нартай зурлаад шүү дээ. Ингээ хаан улд үүргийн цагдаа нар гэр бүл үүмүүлсэн. Миний хаягийг гурамжаар хийж манай их нэрийн шалдан нүцгэн зургийг бүхэн рүү тараасан. Тэгээ би буруутчих жоох байхгүй. Би буруутан болоод их нэр надаас салчиж байгаа байхгүй. Гэхдээ би яасан гэж тэх юм бэ? Дөрийн дунд жоох маргаан байсан. Үл ойлголцол байсан. Тэгээ их нэртэйгээ маргалаа гэд. Их нэртэйгээ үл ойлголцол боллоо гэд би их нэрийн шалдан зургийг фэйсбүүкээр тараагаа сууж байгаа юм гинэ. Чи чи мэдрэл муутай юм гэсэн. Ихнэр намайг фэйсбүүкээрээ болоо гэсэн, утсан дээрээ болоо гэсэн. Тэгсэн тэр нөхөр ингээд над руу бахаа хангаад миний хүүрүү тэр би сүлдө блок гаргасан. Би блок хийсэн байсан. Миний хүүрүү тэр буудалд сохтоо ингээд янз бүр болж байгаа бичлэгээ явуулсан. Ямар азар манай хүү олж хараагүй. Би фэйсбүүк юун дээр компьютер дээр сууж байгаа нэг фэйсбүүк рүү орох гэдэг дэлгэсэн чинь манай хүү фэйсбүүк рүү орсон. Манай хүү дээр бэк хаягнаас мессеж ирсэн. Харсан чинь бичлэг байсан. Би тэр бичлэгийг компьютер дээр шууд татаж аваад шууд устгасан. Тэрийг миний хүү үзсэн бол яах вэ? Тэгээд би блоко гаргаад чи яагаад хүүхд мөхт рүү юм явуулаад байгаа пицтаа гэсэн чинь би чамайг ялцсан. Танай их нэрийг гоё идэлж байна. Та хоёрыг одоо салгаж чадлаа. Салгана гэсэн би та хоёрыг салгаж чадлаа. Тоё одоо минийх гэсэн ийм мессеж үзсэн. Амар гоц ийм юмыг цагдаагийнхаа олдгүй шүү дээ. Тэгэхээр бид нар ямар цагдаатай байна? Ур чадварын хувьд бид нар ямар байна? Мэдлэг нь ямар байна? Туршлага нь ямар байна? Миний өргөдөл гомдлыг яаж байхгүй болгож байна? Хаа гэж бүр гуугаад байгаа юм чинь тэр. Олдохгүй шүү дээ. Ийм зөндөө гардаг. Яагаад ч олдохгүй хаа. Чи ийм мэд үсэ эхнэр чи өргөдөл гаргаагүй. Эхнэр чи өргөдөл гаргасан бол бид нар энэ үнийг дуудана. Энэ үнийг дуудаад байцаагаад ямар хүнтэй буудал орж юугаа их энэ хүний ирэх гэж байгаа байхгүй. Ингээд миний гомдлыг прокуророос энэ хэргийг хаа гэдэг нь хаа та гомдлгүйгээ гараа үсэх зурчаач гэдэг. 6 сард өгсөн өргөдөл 8 сард за яшиг биз та би гомдлгүй та нар олгохгүй юм байна. Та нар гэхдээ энэ гэр бүлийг салгасан миний амьдралыг сүрүүлсэн шүү энэ хүн. Энийг ойлгохгүй байгаа юм. Ингээ ойлгоо. Энэ ийм хоёр кейс надад байна.
Тэг. За ингээд ерөнхийдөө сэргэлэн мэтийн ийм хөгийн цагдаа нар юу ч хийсэн миний зоригийг бол мохохгүй. За тэгээ энүүгээр дамжуулаад мэдээ сэргэлэн миний лайвыг үзэж байгаа. Сэргэлэн гэдэг мөрдөгч. Сэргэлэн чи намайг шүн өдөж чат бичээл чат матаа устгаад их навширч. За чиний хийсэн нүгэл миний хувьд бол хангалттай. Танихгүй байл 11 настай хүүг нь хорилуулад уйл шивэлтэйгээд чи хагас өдөр суман дээрээс бариад бүтэнсөө өдөр харангаагаас ачиж Улаанбаатар хотод ирсэн. Ирээд чи шүүхийн шийдвэргөө цагтан орох гэж чичирсэн. Оном сан дээр чи надад хэрэг үүсгэж ийсэн. Энэ яг ямар бодлоор юм бэ? Чи намайг одоо янзлах гал байгаа хэ? Чи мэдээж янзлах л байгаа л да. Ямар нэг юмар чи хэрэг үүсгээд та нарын дунд гоё үг гэдэг шүү дээ. Хүн нь байвал хэрэг нь байна гэх. Хүн нь болдвол тох хэрэг нь ширийн дотор дүүрэн байна гэж үг. Энэ зүгээр ч нэг гас үг биш. Та нар хүнийг яаж хэлмэгдүүлэх вэ? Надад яаж хэрэг үүсгэх вэ? Энийг бүгдийг мэдж байгаа. Яг тэр багц дурын дугуй намайг янзлах гал байгаа. Чи янзал би чиний янзлахыг хүлээж байна. Харин хараад байгаарай. Би 50 гарцсан хүнд өвчтэй хүн. Надад нэг хорогдоод их юм байхгүй шүү. Чи ихлээр намайг янзлахж хүлээж байна. Чи намайг янзалж. Янзлсны чинь дараа миний хариу ирнэ. Миний чамайг янзлах ээж. Бахархалтайгаар сайхан уулзъя. Тулалдаан зөвхөн шунхрууд нэсэн.